Монголчууд энэ бурхны шнийг бол олон мянган жилийн турш ойролцоогоор одоо 2970-80 жилийн турш бол хөгжүүлж ирэхдээ бол Монголын нийт ард түмэнд Монгол газар нутагт бол бурхны шнийг одоо залан ирээд тэндээсээ бол бас судлаад өөрийнхөө одоо орны нөхцөл байдалд Монголын дүр төрхтэй бурхны шин одоо бий болгосон явдал бол монголчуудын бас нэг бахархал. Тэр утгаараа аваад үзэх юм бол монголчууд бол энэ олон мянган жилийн турш бурхны шишнийг судлахдаа өөрсдийгөө одоо гэгэрүүлж ертөнцийг танин үзэх энэ одоо бодит үнний номыг одоо үзэж ингэж одоо номоор одоо баялаг. За тэгээд энэ бурхны шишнийг үзэж одоо гэгэрэлд хүрэх энэ сайхан олон зам мөрүүдийг бол бүгд нь энэ өнгөрсөн олон мянган жилийн турш бол хөгжүүлж ирсэн байх. Бурхан багшийн одоо айлдсан альдварын дагуу умраас умар зөвдөл бурханы шашин дэлгэрнэ гэж айлдсан байдаг. Ер нь манай Монголд одоо анх одоо бурхан шашин дэлгэрсэн төвийг 3 үе болгож үздэг. Тэр үед дундуур сүүл гэж, тэр үед бол энтхээ шууд дэлгэрсэн гэж үздэг. Энтхээс бол болоод Хүнүүгийн хааны үед бол одоо Монголын бурхан шашин их өнөхөр дэлгэрсэн. Тэр байтугай одоо 3 м алтан бурхныг монголчууд урлж шүтэж одоо тагдаг байсан түүхэн их сургуулж байгаа. Дундууийг бол дундад азар дамжиж Монгол дэлгэрсэн гэж үздэг. 1255 онд Цэлэнг мөрний хөрөөнд одоо талай хуу мөн хаан байсан. Мөн хааны од тэнцээ байгаа гэж одоо насалж байгаа. Улааны шашины гарма багш гэдгийг одоо залж ирж. Тэгээд одоо хамгийн түрүү одоо будын шашинтай болсон ийм түүхтэй. Үүний өмнө бол одоо богд Чингис хаан маань тухайн үеийн одоо төвдийн бүдийн одоо тэргүүлүүдэд захаа одоо бэлгэсэлж явуулж байсан. Би энэ түүхийг одоо олон удаа бичсэн юм байгаа юм. Тэгээд тэр юу гарма багш одоо Монголд одоо их лам ноёдод ийм улсуудын одоо юунд одоо их ном тавьж та гармагийн шашинтай болж одоо дээр үеийн одоо ноёдын жинс хүртэл одоо насыг тавьсан жинстэй байсан. Тэрний үеийн ихлээр гармагийн улааны шашны одоо яс тэмдэг юм байгаа юм. За дэлхийг эзэлсэн одоо мөнх хаан маань одоо Монгол орны одоо ард түмэнд буддийн шашны тэр гайхамшигтай сургаал номлолыг авчирч төмөн олноо одоо соён гэгэрүүлэх үйл ажиллагаа хийжсэн. Тэгээд тэнд одоо энэ юуны улааны шашны юу одоо энэ тентийн говшолотоор одоо явж одоо намон жата тэгээд дараагаар нь одоо сажихан ирсэн манай энэ хэли гарма багш өдөө улааны хаан одоо мөн хааны шинэ дүүн одоо хавлаас хаан гэж байгаа Бээжинг байгуулсан хаан тэр одоо Бээжинд одоо сажийн нэг их ламыг залж одоо павлам гэдгийг залж тэнд одоо намнамоо ингээд ер нь одоо эхлээд одоо гармаа саж хоёрын шашин манай Монголд хамгийн түрүү дэлгэрсэн. Шарын шашин өвсөөгүй байсан. Сүүлийн үед шууд төвдөөс Монгол дэлгэрсэн, төвдийн бурхан шин Монголд дэлгэрсэн юм түүхтэй. Тэгээд 1357 онд одоо шарын шашныг одоо үүсгэн байгуулагч Богджон хава төрсөн 1380 хэдэн онд л одоо Богджон хава шарын шашны үүсгэсэн юм байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол энэ бурхны шишинтэй уулзаж ингэж байгаа нь монголчууд энэ бурхны шишнийг хөгжүүлж байгаа нь бол эрт урдын одоо их сайн ерөөл буйнаар бол бид энэ шашныг өнөөдөр авч явж байгаа. Гэхдээ энэ бурхны шишнийг ингэж авч явж байгаа улс үндэстэн ч гэсэн цаанаа бас маш их утга учиртай мөн одоо энэ бурхны шишнийг хөгжүүлэх тийм өгтө буйны үндэс суурьтай ард түмэн байна. Монгол орнд бурхан шишин дэлгэрэлтэй Монголын ард түмний зан шиг соёлд нэгт уялдаа холбоотойгоор дэлгэрсэн.
Тийм учраас өнөөдөр бид Монголын бурхан шний түүхийг Монголын ард түмний зан заншил уламжлалаас салгах аргагүй ийм одоо нарийн холбоотой дэлгэрсэн юм аа. Монголчууд хөдөө мал аж ахуй эрхэлж амьдрдгоос ууч байгаль дэлхийгээ шүтэж байгаль дэлхийтэй байн холбоотой амьдрдгоос учраас одоо улс дахиах, овоо дахиах ч гэдэг юм уу, хангаа дэлхийдээ залбирах, дээжээ өргөхөөс өсвөлээд бүх юм бол одоо шашны зан үйл ард түмний уламжлал зан үйлтэй холбоотой байдаг. Энэ зан үйлийг бол монголчууд өнөө хүртэл одоо дээж авч ирсэн. Монголчуудын одоо энэ шашинд бол одоо шүтэн барилга гэж гайхамшигтай зүйл байдаг. Түүний одоо гол юм бол одоо багшийг шүтэх ёс гэж шинэ нэмцлээс ахуулаад манай амбагийн одоо энэ хатаа өвтөө цагт бол цагийг туулж өнөө одоо цагт ирсэн энэ гарж идвэн яс уу гармаавын урсгалыг бол бид нар ингээд дэлгэрүүлэх хувь зохиол бидэд оногдоод ингээд явж байгаа. Би чинь 6 настай шатны нам даалгаад тэгэл 8 настай хуралдараад 11 настай мамбат ашиндараад 12 настай дөрхөн ашиндараад 14-т тойд ашиндараад одоо ингээд явсан хүн би. Жогон бол шүү дээ. Өөрлөгчийн баруун хуучтай хүн. Өөр Монголын баруун хуучтай шууны хүн. Баруун хуучтын хэд турж байгаад тэгээд өөр Монголын юуны бантгийн хэд турж исэн гэдэг. Тэгээд наашаа 1990 оны дайны дараа Монгол очсон хүн байна л. Тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаанаас орж исэн хүн байна. Тэгээд манай эхчүүл ерөөсө багаас намайг одоо жоохноос нам болсон юм шиг. Тэгээ ламаа одоо бол дастаагүй ингээд явсан байгаа юм. За манай баруун хуучтууд бол одоо их сайхан түүхтэй. За 1680 онд бол Алтай норон өөр хэсгээс нүүсэн байдаг. Дайчлагдсан. Тэгээд одоо Сүхбаатарын Эрдэнэ цагаан одоо Шилийн хот гол гэсэн одоо нутгалж байсан. 1913 онд бол богд хаандаа хүчээ өгч ирж Доронт аймгийн 3 сумын нутгаар одоо шагнагдаж мөнгөнд тамгаар бас шагнагдан хуучид хамбын одоо хошуу гэж тэнд байгуулагдсан түүхтэй. 1925 онд одоо урагшаа нутг руугаа нүүж явсан. 1945 онд бол одоо буцаад одоо бурхан номоо таслахгүйгээр бүхэл одоо бурханыхаа хэрэгсэлтэй ирж 1960 онд гандаа хийдэд одоо нийлсэн. Эрдэнэ цагаанд байсан тэмдэглэг хийдийн лам юм байна. Тэгээд очин 8-9 онд би ганданд одоо өйдчихсэн ганданд одоо байжвал одоо иргэд болон тийм хоролтой ийм хоролтой гэн тэгээд одоо энэ би 22-т 49 онд улсын наадмаар одоо ганданд урагж ирээд ганданд одоо хэдханаг хайрын сойгож манай хөдөө хайрын байхгүй 45 хоногийн хайрын сойгож өглөө өгч гандангаас төвшөөрөө тэгээ би намар орлоо одоо ганданд хорж байгаад 10 сард би буцсан юм аа. Тэгээ би одоо энийг одоо хадгалж яин хараа. Гомботогийн шин бичиг эдэн хэл гомботогоо хоёрын гарын өсгтэй ийм одоо бичиг энэ эдгүй жадсамдах тэмдэглэл хийдин лам Дэва самбог одоо манай төвлөн удирдах зарчмын дагуу улсын наадмаар уйлж ирсэн юм аа. Тэр ажил дуусаад одоо босох боллоо. Энийг одоо зам тохиолдолд нөө одоо саадгүй өнгөрүүлнө гэсэн ийм гандангийн тэр захиргааны хамгаалтай ийм бичиг ба. Тэр заавал тэр готын сэргийлэхээр явахтан зохиолдог юм байгаа. Энэ готын сэргийлэх зохиолж байгаа. Явъя энэ зөвшөөрөл явуулъя. Ийм юм уу вэ? Тэгээд тэгвэл татагсан ч одоо энэ гандан 60 онд л чийсэн. Тэр өмнө чи одоо хамаагүй намайг ингэж байгаа юм. Тэгээд энэ яагаад нэг төвлөн удирдах зарчмын дагуу ганданд уйж ирсэн гэж манай хийг гандан захирч тийм бол би энэс эхэлж одоо дэцэг тогтоох яасан. Яасан юу? Мэдээгүй. Одоо нэг усад хуучин Монгол мэдхгүй болохоос яах. Тэгээд одоо дэцэг тогтоохгүй ийм байгаа юм. За цагийн ураа босгосгийн үеэр 30-40 онд бол шашин хэлмэгдэж олон сайхан эрдэнэтэй мэдрэхтэй лам нар хэлмэгдэж байсныг түүх хэрэгжилж байгаа. Тэгээд тэдэн дотроос 100 хэдэн тооны лам нар бол хар боллогоор ламчгээр одоо гандан хийдэ төрчиж чурал дурж Монголын шнийг залгаж ирснийг одоо бид мэдж байгаа. Энэний нэг бол
одоо юг зүрх утгтын хийд болох Сүхбаатар аймаг Эрдэнэ цагааны хийдээс ирсэн манай Девасан бууга гэж ярьдаг бид амбаа гэж ярьдаг энэ лам бол одоо энд чухал үр гүйцэтгэх төлөөлөлтийн нэг юм аа. Амбаа гэдэг нь нэг вакцин шав юм. За амбааг бол би 1970 онд шашны сургуульд орсноос хойш мэднэ. Тэрнээс хойш бид хамтарч олон жил ажилласан. Одоо энтийн турлах үед олон явж исэн. Тэгэхээр Девасан бууга бол бас хар болоогүй ламаараа байсан учраас шашны номондоо бол маш сайн. Шашны ном гэдэг маань одоо бүх төрлийн салбар ухаануудыг үзсэн, судалсан юм хүн байсан. Одоо уншлага, цогцон, чойр, зурхаа, им одоо бүгдийг нь үзсэн юм залуулан байсан юм аа. Тэгэхээр энэ хүн бол 90 оноос Монгол орнд ардчил сэргийж шашны зүтгээс чөлөөтэй болох үед бол маш их үр гүйцэтгсэн. Өдөө орон нутгаар болон Улаанбаатар нэгж байгаа олон хийдүүдийг одоо сэргээхэд энэ өөрийн биеэр оролцож олон шавнарт ном эрдэмээ зааж сургаж явсан юм хүн. Одоо ном эрдэм заахын зэрэгцээгээр шашны зан үйл, ёс дэглэм, жаяг дэвл баг сайн зааж хэлдэг байсан юм уу юм аа. Хөлбөмбөр аймгийн одоо нэг сум айл нөөж шажинтай хонтагаа Дорнот аймгийн Хөлбөмбөр сум болж давтаж хуралтай намтагаа Шилийн голын зүү үжим шинэ Минжуудад ноён гэж байсан. Тэр одоо ноён талгайлж бас нэг сум айл нөөж одоо Хэрлэн баян сум гэж байгаа одоо Сэглэн сум гэж байгаа Дорнот аймгийн ийм тэнд одоо хоёр хурал Дорногойд одоо Дэлэг готогч Очирдал ламтан гэж хоёр лам манай эндээс одоо босч явсан тэр үеэр тэгээ тэнцээ эндээс одоо олон зуун лам босож очиж өвөр Монгол байсан. Тэдний бүгдийг цуглуулад баруун сондын одоо сайхан тал гэдэг газар цуглуулж 300 гаруй ламын хурал хорж ингэж байсан Дэлэг утны хурал гэж. Тэгээ тэр хоёр хурал 45 онд наашаа нүгэд Балдан засгийнхаа юуны хоёр Түшээгүний хоёр хурлын ламнаар ихэт цомонд нэг хийж байгуулад Балдан засгийнхнууд нь юунд ихэт Түшээгүний хнууд нь бүгдээ хараа ирээд ингээ хоёр хурал байлаа. Баруун Шинжаанаас одоо хавдын болгон сум гэж сумаараа нүүдсэн. Тэр одоо Шинжааны одоо нэг их алдартай Жонхов бурхныг одоо авчиж одоо тэгээд болгон сумын одоо хурал гэж хавдын хурал байлаа. Ингээ 6 хуралтай болсон байхаас нам засгаас одоо хурлыг одоо чадахгүй. Манай намын зорилго бол яасан шашныг одоо өвөө байхгүй болох шашингүй зовлон нэвтрүүлэг гэдгийг нэвтрүүлдэг. Ийм болохоос нь одоо төрийн хууль засал байна. Ингээд 47 оны 6 сард гандан одоо шашны төв захиргаагаад инээстэй мөнгөнд хамгаалтай ийм одоо захиргаа болгоод. Тэгээд тэр 6 хоногийн одоо гандан одоо эрэг тойрдог одоо удирддаг гандангийн заавраар явдаг хурлын ийм одоо цаг үе байлаа. Сотист орн болж тусгаар тогтсон улс тунхаглаад ингээд ирэх үед бол манай улс чинь бүрэн улс учраас олон улсын байгууллага, нэгдсэн улсын байгууллага, элсэгч гэдэг юм уу ийм олон улсын хэмжээнд харьцах юм шаардлагатай болж ирсэн учраас тухайн оронд хүний эрх чөлөөт байна уу гэдгийг харах нэг гол хэмжээр бол шашин живтлэг асуудал байдаг. Тэгээ энийг үзүүлэх үүднээс 1944 онд гандан хэдээр улсын баг хурлын зарилгаар мөргөлийн сүм гэдэг нэртэйгээр 7 лам хурал нээсэн. За энэ үеэс эхлээд гандан хэдийн ламнаар бол хуучин лам байсан өгсчүүл нэмсээр биднийг 70 онд шашин сургуульд ороход 100 ламтай ийм хэд болсон байсан. Энд бол олон сайхан ламнаар хуучул байсан. Энэ нь бол одоо бас төр засгийн бодлого бол бас тухайн үед тэр үеийн үед ширүүн дөрөв байсан ч гэсэн тусгаар тогтсон улсаа тунхаглаад ирсэнээс хойш бол өөрийнхөө жамаар үндсэн уламжлал шашин соёлыг хадгална гэсэн үзэл бодол нь байсан учраас төр засгаас энийг харж үзэж нээж мөргөлийн сүмийг нээсэн. Улмаар цаашдаа лам байсан улсуудыг зөөн зөөнөр нь улсааргаад ламныг дахиж хуралд оруулсан. 70 онд одоо шашин сэтлэгийн асуудлыг хадгалах үүднээс алуу ламныг бэлдэх шашны сургуулийг байгуулж ингэж залгаж авсан тухайн үед Монголын болоод зөвлөлт бод улсын хамтарсан хүчин чармаалтаар энэ сэргэж ирсэн. Энэний ачаарч өнөөдөр Монгол орнд шашин сайхан сэргээд явж байгааг тарж байна.
Тийм ч учраас бол бидний одоо миний багш, бидний одоо оройн чимэг болсон манай гандан нэгчлэн хийдийн одоо номын цорж, номын богд гэж одоо бид нар ярьдаг. Энэ лам маань одоо бидэнд бол энэ бурхны шнийг өвлүүлж хөгжүүлэхэд бол асар одоо ач тусаа үзүүлсэн юм ламтай. Тийм учраас бол бид бол багшийнхаа заасан номыг өнөөдөр өдий зэрэгтэй ингээд сураад судлаад энэ үйлсийг одоо дэлгэрүүлж яваагаа нь бол бас багшийн минь ач буян бидний бас нэг буйны одоо садны одоо сайхан тавилан байна гэж одоо ойлгодог. За би бол 5 настайгаас амбаагаад агаад янз бүрийн одоо ажил төрөлд нь бол бүх юмд оролцож явсан. За манайх бол хүүхдийн гандан хийд бол хүүхдийн төлөө фонд одоо 1900 одоо 40 эд оноос хойш бол 1 сая төгрөгийг тасралтаа өгч байсан. Тэгээд амнараар бүгдээрээ нийлж хаяг төмөр цуглуулах олон янзын одоо ажил хөдөлмөр хийж тэр цугласан мөнгөө бол тэнд хандуулдаг байсан. За түүнээс гадна өөр хүүхдүүдтэйгээ нийлж бол өдөр самарж юмсанж явдаг. Тийм ажил бас одоо өөрийнхөө гандан эдийн доотлолт байдаг гүүрүүд, модон гүүрүүдийн модны одоо байхгүй алга болсон тэрийг бид нартай адир хамжилт засах тийм одоо ажлуудыг үл хийж исэн. Мөн оюутан шавнартаа бол одоо сурган зааварлах олон алдрын ажлыг хийж ирснийг бол одоо удирсад их багталтай байд юм аа. Амбагийн маань хийсэн өөр гавьяа бол одоо асар их. Яагаад бол багасаа чойрын ном одоо үзэж байсан. Түүнээс улбалаад 1990 онд шашин дэлгэрэх үед бол одоо гавжийн одоо цол мэндгээ авсан. За тэгээд мамбын боёо эмийн дацанд сууж исэн. Тэр утгаараа бол одоо энэ мамбатсан хийдин одоо дүлцэн хийх манлын одоо жанхар гэдэг хүн одоо амтны өвчин зовлонгийн нангах асар гайхамшигтай тэр нарийн нанд номуудыг бол одоо таслалгүй авчиж залгуулсан. Ингээд яваасан муугаа бол сүүл бидний анданд ороход бол залуу нарын нэг байсан. Одоо 40-од настай байсан баг. Ингээд одоо энэ шашны залгамж алаа болж өгсчүүл залуучдын хоорондын яг тасардгийн даваандаар энэ хүн байснараа Монголын бурхан шнийг өнөөдөр залгаж ирсэн хуучин шинэ хоёрыг олгож өгсөн ийм гавьяатай хүн гэж бид үздэг. За манай хэдийн нэхэд ч гэсэн одоо бас ирж одоо тусалж заншил уншлагын юмд тусалж байсан олон шавнартай юм ламаа. Өнөөдөр Монгол орнд ажиллаж байгаа одын бүх хэдүүдэд бараг яваасан буугаан шавнар байхгүй гэж байхгүй. Яваасан боол өөрийн номердмээр олон төмнийг бол одоо ингээд өөртөө татаж чадсан, нэгтгэж чадсан ийм хүн байсан. Тавасан боол өөрөө сайхан стантай номердмаа шавнартай харамгүй хэлж ярьдаг. Ийм хүн байсныг одоо манай ард түмэн сайн мэднэ. За багш маань энэ бурхны шнийг бол маш одоо бага наснаасаа сурч судлаад тэгээд энэ их сайхан олон жил бол ерөөсөө бурхны энэ 5 их ухаан, 5 бага ухааныг одоо судлаад энэ судалсан ухаанаа маш олон лам хуургууд шавнартаа зүсгтэн олонд одоо үлдээсэн, зааж өгсөн. Тэгээд өөрөө ч гэсэн одоо ном зохиол бүтээж ингэж одоо төөрөөж ирсэн. Тэгэхээр бид нар бол ийм сайхан одоо багштай байсных бас энэ номыг сурсных Монголынхаа ард түмэнд тэгээд энэ Монголынхаа бурхны шнийг цаашд нь улам сайхан одоо авч явахсан гэсэн ийм л одоо бодол санаатай зүтгэж байгаа. Манай багш бол энэ бидний одоо энэ байгуулсан 1760 онд 3 дугаар богд байгуулад 1938 онд одоо хэлмэгдэлтэнд өртсөн энэ бусдад туслахуй анагаах ухааны мам дацсан бид одоо сэргээхэд бол багш маань энэ номын талынх нь жаяг хөтлөвөр энэ юг бол маш одоо сайн сургаж олон сайхан лам нарыг одоо бэлдэж өгсөн. За тэрнээс гадна бол багш маань бас нэг их сонин бид хоёрын одоо их сайхан тийм буйны түүх байдаг. Багш маань нэг биеийн датсан одоо сэргээх гэж байгаа гэдгийг хэлээд ажиллаа эхлээд байжсэн чи багш нэг удаа надыг хүрээд ирээч гээд тэгээ оцсон чинь за миний хүү чи маш сайн байна. Энэ датсан одоо ийм сэргэх түүхтэй байж тэгтээ багш нэг чамд нэг их сонин одоо баримт түүх одоо үлдээнэ гэсэн. Тэгсэн чинь тэгээ би багшийн зарлиг хүлээгээд одоо ямар юу зарлиг багш айлтгах гэж байгаа юм болоо гэсэн чинь энэ 1961 онд яг энэ хийдий чинь гонор нь байсан Цэн Давиш гэдэг лам багшид 61 онд энэ хийдийн ямар хурлан
хурж исэн, ямар жаяг дэглэмээр явж исэн тэр горим хөтөлбөрийг нь бол багшд өгөөд тэгээ таал болсон байт юм бэл. Тэгээ багш тэрийг одоо их бэлэгшээж над өгсөн. Өнөөдөр ч гэсэн манай энэ бусдад тусгай анагаах ухааны мам татсангийн одоо гол бурхтын хажууд тэр жаяг дэглэм бол заларж байгаа. Бид энэ номоор бол багшаараа заалгаж ингэж одоо бүтээсэн. Тэгэхээр түүх бол одоо ингэж одоо сайхан бүтдэг юм байна. Би ч гэсэн одоо багштайгаа ийм сайхан буйны барилгаатай энэ ажил үйлсийн одоо багшийнхаа сургаал номыг бид нэр ингээд дагаад явж байгаадаа бол маш их одоо сэтгэл хангалуун байгаа. Нөгөө нэг талаараа бол миний багш бол энэ гавжийн дамжаа барьж тэгээд энэ бага насндаа одоо мам татсанд хурж исэн байдаг. Тийм учраас бол багш бол эмийн анагаах ухааны ном үзсэн. Энэ хурал номын уншлага тэр олон чог чаглан энэ олон нарийн нандин одоо зүйлсүүдийг бол маш сайн мэддэг байсан. Тийм учраас бидэнд бол бурхан одоо багшийн минь илгээж энэ том соёлыг Монгол улсад буй болоход одоо маш их сайхан одоо ийм залгамж холбоо буян нэг бүтээж өглөө гэж одоо багштай бол цаг үргэлж залбирч одоо сүсгэж мөргөж буйныг одоо хэртүүлчихгүй юмсан сайжруулах юмсан сайн авч явна гэсэн одоо ийм ерөөл буянтай зүтгэж байгаа. Тэгсэн бол гандаа хэд олон юм ийсэн юм бол нэр байж байгаа даамал болоод дараагаар нонд хэлээд шинэ сургуулийн багш болсон. Ахсаа багштай мэдээд рүү томлолсон. Тэгэж байгаа гол нь орчуулгын онд уншдаг заадаг гэдэг байсан. Өөр тийм мэрэгэлдэж шүү дээ. Шинэ төрөлдрийн эдэн ухаантай юм байна. Гол нь бол залуучуудад шинэ номыг орчуулгын уншлагын айдан заадаг юм байсан шүү дээ. Тэгэж байгаа ганд ихтэй тийм бас эсгүй болсон зүйлдээ. Тэгээ сүулдэ дэвшээд ганд ихтэй тийм царлам одоо царлам хэлээд ийм л шүү дээ. Мөн гандан хэд болон олон одоо аймаг сумдын бүх хийдүүдийг одоо байгуулахад хөтөн зүтгэлтэй оролцсон мөн монголчуудын тусгай тогтнолын байдлыг мэгжиж байгаа хэсгийг одоо урханы бүтээхэд одоо гайвар удирдан одоо оролцоос гадна төвдөр нь одоо сайхан тэр номыг зохиож айлтсан байна. 1911 онд байгуулсан юм байна. Энэ яасыг манай 8 дугаар богдын лүндэнгээр энэ яасыг байгуулсан шүү дээ. Тэгээ манай Монголын ордын тусгай тогтнолын бэлэгдэл болгож энэ яасыг бүтээсэн. Энэ төвхтэй эдэлтэй. Эмнийг босгох хөдөлгөөн өрнөд энэ одоо хуучин байшин дарна энэ яасыг дугуйнда заахан юу залъя гэдэг ингээд бослоо. Тэн дээр бол манай гандан галамд дардсан мэл оролцсон юм л да. Ялангуяа шүншгийн ажилд манай даан дэхтэн эдийн дэваасан бууга голлож оролцсон юм аа. Шүншгийн ажлыг удирддаг байсан л да. Шүншиг гэдэг бол бурхан шүншигтэй орхон ярьдаг тийм. Сүмбүл гэж гэсэн үг л да. Сүмбүл бурханы доктор тарнуудыг л эдийг одоо тийм үнэлтэй юм л да. Тэр одоо хоосон бурхан байна тийм. Тэгээ одоо шүншгийн дотор нь одоо нандин заагаад өгдөг л дээ. Энэ ажил номын бүсмөлийн чагт гэж байдаг. Бүх тусгайлын заавар дүрмтэй ажилласан бол энэндээ бол дэвсэн бууга мэрэгэн сайн мэддэг учраас дэвсэн бууга өндөр жарсын шүншиг харуулчихсан л да. Тэгээд 1990 оны их яавал тийм моторын ихтэй болсон заасан шүү дээ. 24 м гэдэг л өндөр нь энэ одоо бидний ихтэй болоод Монголын атомны ихтэй болсон. Энийг босгоход дэвсэн бууга их оруулсан. Өөрчлөлт шинжиллийн жилүүдэд Монголд олон шашин дэлгэрч иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө хориггүй боллоо. Энэхүү сайн цагийн эхэнд монголчууд нэгэн цагт Монголын урлаг соёлын үнэт нандин болон сүндэрлэж байгаад зөвлөлт толгойд улс руу ачигдаж сураг ажигн тасарсан мэгжид жанрайсаг бурхныг шинээр бүтээсэн юм. Монголын олон арван орчуудын сэтгэл зүтгэл шингэсэн урлагийн хосгүй нандин бүтээл хэд хувьсгалчдын бодлогогүй үйлдэлийн харгаагаар харин орн руу ачигдаж хэрхсэн хувь зян тодорхойгүй үлдсэн хэдий ч сайн санаа дуран бүтээлчид урлагийн үн цэнийг ойлгодог хүмүүсийн ач буйнаар инхүү дахин төрсөн билээ. Одоо түүхэн дээр бид мэдж байгаа шүү дээ. Одоо сайхан ламнар олон байсан. Одоо гарж ингэж яндон зорж гэж байсан, жамин чамбал зорж гэж байсан, галаар ядгаа гэж ламнар байсан. Ийм ахмад ламнартай залуу ламнар ирж андан турж ирсэн нэг нь бол одоо яваасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бурхны би энэ ман датсан хийдэг
одоо анх 1990 онд байгуулах хэрэгтэй юм а гэд одоо гандан дэгшлэн хийдэд лам байхдаа хамлам нартаа одоо айлдаж ингэж явсан хүн л дээ. Тэгээд тухайн үед бол хамлам нар маань өдөрлгүүд маань одоо их сайхан зөв санаа байна гэд тэгсэн хэдийгээр тэгээд цаг үе бас нэг их өөр байсан шүү дээ. Тэгээ бид нар бол яг тэнд нь бол санхүү мөнгөөр одоо дэмжиж яг ингээ бий болгочих нэг нөхцөл бол бас муу байсан юм аа. Дүүнгэж бид нар чинь хүнд үеэс нөгөө нэг шилжиж байгаа үед байсан. Тэгээд энэ хийдэ одоо ингээд олон сайхан хүмүүстэй нийлээд тэгээд багштайгаа ингээд хамтдаа ингээд бүтээгээд явсан. Тэгээд би бол одоо 85 онд надыг сургууль төгсөхөд бас нэг миний нэг багш нэг тийм сайхан 3 одоо их чухал шүтээ надад өгч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгürt бол долцсон хувилгааны шүтжижсэн яг өөрийнх нь шүтжижсэн Дугуйн аймгийн цагаан шүхртийг одоо сургууль төгссөний баяр гэж одоо болгож надад багш маань хадгалуулсан. Нөгөө нэг талаар бол дарих одоо бурхан надад өгсөн. Нэг дээр үеийн одоо аюу шатаа гэдэг чинь бараг 3 метр орчим тийм урт хадгал да. Тэр хадгийг өгөөд ингээд сургууль төгслөө одоо шашныхаа сургуулийг төгслөө гэж ингэж баяр хүргэж багш маань үлдээсэн. Тэгээ би хожим нь энэ Сэрэтэр гэж хүн энэ бурхны шишний нэг номнуудын талаар энэ хийдүүдийн талаар нэг түүхэн баримтанд тулгуурлаж ном бичсэн юм бэл. Тэгээ тэр номыг үзэж явсан чинь их сонио. Тэнд бол яг энэ Улаанбаатар хотод байсан бусдад тусгай анагаах ухааны хийдийн жанцсан, дүүг жанцсан ганжирыг одоо долцсон хувилгаа өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулсан байна гэж түүхэнд бичиж үлдээсэн юм бэл. Гэтэл миний нэг бас багш бол 1985 онд тэр долцсон хувилгааны яг өөрийнх нь одоо шүтжижсэн тэр бурхны шавнар нь одоо авч үлдээд тэгээ багшд өгсөн байдаг. Тэгээ тэрнийг надад өвлүүлж өгсөн байхгүй. Тэгээ би бол юу гэж боддог вөхтөр энэ шүтэн барилахгүй юм гэж бол энэ орчинд өгөө. Тийм учраас бол энэ бурхны шишин хөгжих ямар нэгэн шүтэн барилдлага бол байдаг. Тэрний цаана бол багш нь байж байдаг. Бурхан шүтэн ном бүгд ингээд бий болдгийм байна гэдгийг л өнгөрсөн одоо энэ 25 жилд бол бас өөрийнхөө хэмжээнд дүгнж бодоод одоо явж байгаа. Тэгтэл хамгийн гол юм бол би одоо багштайгаа уулзаж энэ сайхан уран хийдийг хамтдаа одоо байгуулж багштайгаа одоо би анх удаа багшигаа 90 онд энэ итгэвт урьж оюутан байхдаа аваачжээ л. Тэгээ тэр багштайгаа одоо анх багшаа ураад энэ тэгт аваачаад ингээ явж исэн түүх энэ үйлсийг хийж явсан түүх ном үзэж явсан түүх бол өнөөдөр миний чин зүрх сэтгэлд бол үрд одоо номын одоо ариун гэгээнээр бол заларж байгаа. Нөгөө нэг талаар бол миний багш бол энэ олон сайхан лам ховргууд олон хийдүүдийг бас шинээр үүд хаалгаа нээж амтны тусыг хийхэд нь бол бүгдэд нь тусалсан. Өнөөдөр энэ хөдөө орон нутагт ажиллаж байгаа сайн одоо номтой лам ховргууд бол миний багшаар одоо бас ном заалгаж бид нь одоо нэг багшийн шавнар болж ингэж одоо сайхан одоо бурхны шашнаа одоо хөгжүүлж байна. Тийм учраас бид нэр бол энэ сайхан бурхны шашны ном хөгжлийг бол бүгдийг одоо багш нарын заасан зарилгаар нь бол улам сайхан аваад хөгжүүлээд явна л гэж л одоо залбирч бурхан гонч өсөмдөө одоо даатгаж ингэж явж байгаа. 야, 남아는 저거에 내가 있는 일 났던 것이죠. 저 어떤 거에 저 잘도 사